Эрхэм сонсогчдын өдөртөний өдрийн амар амгалан дахин айлтгая. Дэлхийн монголчуудын MBL радиогийн Янаг явах шууд нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр 2021 оны 2 дугаар сарын 17-ны 5 гараг 2021 он гарсаар 48 хонсон бол шинэ он гарахад 317 хоног үлджээ. Ингээд 7 хоног бүрийн даваал хаваг баасан гарагийн 17 цаг 15 минутаас эхэлдэг. Янаг явах нэвтрүүлгийн маань 512 дахь удаагийн дугаар инхөө эхэллээ. Нэвтрүүлгийн шууд эфир талбарт хүсэлтэд эрхэм сонсогч тань зориулж эфирийн 77 38 83 цаг 17 цаг 30 минутад нээж сонсогч тантай холбох болон нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар доктор Унагийн гарын хүйсэн сон болон супер ариутгагч за мөн Golden Gober Club хамтран ажиллаж байгаа. Өнөөдрийн манай Янагийн нэр Валентин Баш Клад гэдэг нэртэй. Яна аа. За Яна гэдэг бас сэдв чинь өөрөө Яна байна. Амар хол. Аха. За би дугуй сууж тий. За. Дугуй сууж. За, ерөнхийдөө бол одоо яг нөгөө бас нэг маргаан тасал лоош тий. Яг Валентинаар эрэгтэй нэмэгтэйдээ шоколад өгөөд идэм үү? Эсвэл эмэгтэй нэрэгтэйдээ өгөөд идэм үү? Тэгэл одоо шоколад ингээд хайлуулаад зүрхэн хэлбэрт оруулж өдгийн гинлээ тэгэж өгжсэн түүх байна уу тий. Тэгэд анжгагийн тэр бицнэр бол одоо анх 95-ад 1995 нэр тийм байсан тий. Тэртээ их тий. Валентины бүр сурагчгүй байхад анх анжгаа чинь бас тий анх Валентиныг оруулж ирсэн гэж байна шүү дээ. За оруулж ирэхэд гадаадас чирэл аваад ороод ирсэн юм шүү. Юм авчаар зарж байгаа юм шиг байна. Тэгэнгүүтээ тэр удирдлагын активийн зааланд нь 100 хүнд такс зараад ахаа шоу хийжсэн юм байлээ анх. Ер нь бас мөнгө олж ирсэн. Тэгээ анх ер нь бол Валентины сургийг одоо манай анжгаа одоо тий яасан байх нөө гаргаж ирсэн биш түүчэлэн гаргаж. Нэр авсгатай хүмүүс те тэгээ баяраар тэгээ мөнгө хийчихин те. Харин тийм байна. Тийм байна те. Анжгаа мэтийн авсгатай. Тэгээ нэг өгсөн ламын баярыг мөнгө олох хэрэгсэл болгож ашигласан Би хаанаас оруулж ирсэн анжгаах? Тэгээд яараа штэ тий нэг тийм баяруулаад яг тэмүүлэх гингүүд яг хашаахыг хэлсэнчлэн тийм үгсэн лам байгалаа аахгүй ерөөсөө нэг үгсэн ламын л өдрөө байгаа байхгүй тий. Тэгээд бурхан бүсгэд тэнгэрээс сонсч ивэл тэгээд гисгэн шүү. Тэгээд Монголд гэж хэлээгүй шүү. Монголчуудаа бас айгүй гоё хайрын төв зөхиод гоё баяруулах юм л ш таха. За. Тийм хайрын баяр. Та нэг Монгол түүхийг нэрээч. Нэг түүхээр ихтүүлгүй яг уу. Ер нь бол хоёр хөлбраар л явдаг юм байлээ л те. Тэр одоо хосуудыг дайн байлдааны үеэр ингээд хосуудыг гэрлүүлэхгүй гэж яхад нь тэр Валентин ингээд лам 2 сарын 14-нд одоо тэр нэг хоёр хосыг гэрлүүлээд тэгээд одоо цаалар Йоо наад руу хийж ичтэй одоо сонсч ичтэй олон дахиад юу ч чадахгүй сонсол тий. За ер нь тэгээд хоригдлуулсан юм гэдэг тий. Ер нь бол хайрын баяр гүцээ. Одоо харин юуг тодрох би ингэж утсан. Ингээд ажиглаа л хэлсэн чинь заяа. Эрэгтэй нь эмэгтэйдээ өгөөд байна уу? Эмэгтэй нь эрэгтэйдээ өгөөд байна уу гэдгсэн чинь юу л юм бэлээ. Хин нь илүү хандтай байгаа л өгөөд байгаа юм бэлээ. Гэтэ хүснэн л өгөлтэй. Харин тэгэхээр яг тэр чи одоо эрэгтэй нь өгнө, эмэгтэй нь өгнө гэсэн юм бол аахгүй. Одоо эмэгтэй таалтаа бол эмэгтэй нь өгнө. За эмэгтэйчүүд ингэж ярьдаг байна шүү. Шал өөр юм би сонсч ирсэн. Эмэгтэйчүүд нь ирчүүддээ өгдөг. Тэр нэг black юу гэнэ? Бас нэг тийм өдөр байна гинэ. За тэрний тэргээр нь болохоор ирчүүд нь эмэгтэйчүүддээ өгдөг. би болохоор өгний ингэ сонсч байсан. Тий хараа одоо эмэгтэйдээ өгдгийг сонсч ирсэн би чи бол 2 сарын 14-нд өгний эмэгтэй нэрэгтэйд өгөх ёстой. Зөв сайн Тэгээд 1 сарын дараа нь болохоор эрэгтэй нь буцаагаад эмэгтэйд өгөх ёстой гэж. Заагаад авсан юм буцааж өгөхтэй гэсэн. Буцаагаад арай жоохон илүү үнэтэй шоколад. Ер нь их гэл нь шүү дээ тий. Ямар хамаа байна. Зүгээр хүсэж байгаа л өгөлтөө тий. тий яг хүсэж байгаа нөхөр Монгол эмэгтэйдээ шоколад өглөө юу яа. Хамаагүй doesn't matter. Би сая Канада хэлжсээ дээр жоохон англи хэл сайлжсан байна. Much better болсон байна. Doesn't matter. Энэ ч хамаагүй. Францд бас ирсэн байна гэж. Тэгээд хамаагүйгээд өгөхгүй байжсэн чинь чи юу ч өгдөггүй юм сте. Тэгээд ирүүлгээл дуусаа. За мөнгө та хүсэхгүй байх гэсэн үг шүү дээ. Мөнгө нэг залуу хүн байна да. За өгчээсээ өгч авалцчихсан түүх байна уу? За худлаад юм зөхөөж ирдээ. Оо тэгсэн чи юм зөхөх гээд. Яа мөнгө би мэдгүй дээ. Би надад өгчээсэн шүү. За ингэ дудлаа яриад эхэлж. Мөнгөд хий юм бэ? Үгүй эхнэр маань бүр хэдэн жил хадгалсан шоколад өгсөн шүү. Нөө цайрцсан уу? Хайж оосаа мэдчихсэн юм шүү дээ.
Шоколад авч авах нь хашаа хажууд байсан юм аа айшээ. Би мэдэн шүү дээ. Мэднэ. Бид үерч явахтаа ч Валентины баяр тэмдэглэегүй байна гэх. Хөөе би та нарт айгүй гоё түүх ярих уу тэгвэл ярил. Би 2017 оны 2 сарын 14-ний Валентины өдрөөр хамгийн анх хашаахын зочноор нь орж Яа, хашаах гэж юу одоо явж чаддаг гэж бодсон шүү. Тэгээ бид хоёр бас яг тэр өдөр Валентины өдрийн талаар ярилцчихсан байхгүй юу. Тэгээд би ингээд яг тэр үед нэг хамгийн анх ингээд дөнгөж анх хэрэм хэр сууж байгаа юм чи ингээд жоохон даруухан талдаа юм ярина шүү дээ. Зүгээр яг одоо зүгээр үнэн юм ярихад хамгийн анх надаас хашаах ингэж асуусан байхгүй юу. Валентины баяраар одоо анх хизээ бэлэг авч юм авчээ гээл те. Хоёр яагаад Валентины баяраар ярилцлага хийсэн? Мэдгүй. Яагаад хашаахаа гэрлэгчиг өрсөн? Чи жоохон дэсэн юм. Чи тэгээ жоохон байсан. Төчнөө жилийн өмнө тий 4 жилийн өмнө явдал тийм ээ. Тэгсэн чинь нөгөө ингэс байхгүй. Тэгээ би тэр үед чинь тэгээд нөгөө нөхөр ингэсэн гэж ярьсан л та. Зүгээр миний хамгийн анхны зүгээр Валентин гэдэг ойлголтод 2003 онд баггүй юу. Би хотод яг төгсөж ирэл дөнгөж ингэ ажиллаж исэн. Тэгээд тэр үед нэг найрамдалд ажилладаг багш залуутай бас наан цаана гээл те ингээд ингэжсэн. Тэгээд тэрэндээ бүр хаас найрамдал чи амар хош те. Тэр бүр амар тийшээ чи ингээд такси максин суугаал. Тэгэл нэг шоколад авчиж өгч ирсэн. Чи юу? Тийм. Та бүр ямар Унж өгч ирсэн юм шүү дээ. Хаасан. Тэгээ тэр үед яг нэг эмэгтэй нь өгдөг гэдэг угаасаа тийм ойлголттой байсан. Тийм буруу ойлголт. Манай номон бол дуртай нэг шүү дээ. Намайг бүгмөр өсч өгөхгүй тэр чинь. би өгсөн. Нэр өгсөн гэсэн. Тийм тэр өгсөн үнийг хэлээд явахгүй айгүй. Нэр чи хин өгсөн бэ? Би хамгийн анхны Валентинд би хосоод өгчээсэн байхгүй. Хосоод гоё би. Хосоо шээ. Надаа олон хосоо байхгүй. Нэг л цорыг цосоо яа. Цоргаа хосоод байгаа. Хосоод гоё би биэнд өгчээсэн байхгүй. За. Тэгээд хамгийн анх манай нөхөр болохоор тэр үед тоогоочд хилээд тоогоочор нэг найзаараа ингээд надад шоколад хайлуулсан юм байл та. Би болохоор нөгөө шоколад хайлуулж малгахтаа айгу маруухан ихчээрээ хайлуулж ийсэн байхгүй. Тэг миний амар гоё болж ийсэн. Тэгээд дараа жил нь яг би өөрөө хайлуулсан чинь хосоод хоёр яг өөрөө хайлсан чинь хосоогийн амар гоё минийх амар нэг яа болж ийсэн. Хэцүү юм уу? Үгүй тэр чинь нөх хэв байхгүй. Тэгээд чи handmade муу хайлж юм штэ. Тэр чинь яг ол бовтой ээж. Чиний ингэж муухай болсон бол чи нөхө хосоодоо тийм чайрдаг гэсэн үг. Би яг гоё бол бов шиг. Би хосог энд ирэхээр энэ хоёрыг ингэ цог явахаар хосог айгүй хөөрддөг шүү дээ. Тий, нэг хөөрхөө. За эд манай номинчтэй л гэж боддог. Тэр чинь хэм нэрийг би өөрөө гараараа хийдэг байхгүй юу? Нэг зүрхийн хэлбэрт оруулаад цаас масаар тэр үчи хэв авах нэмэлт мөнгө байхгүй шүү дээ. Тэгээд Одоо авах авж байгаа. дэвтрийн цаасыг яг зүрхийн хэлбэртэй болгож байгаа. За скотч жагаад дотор нь хайлуулсан шоколад идэг байхгүй юу? Тэгээд тийм чинь шамбигаад ямбигаад амар сонирн болчдөг. Миний талаар тийм. Хосоо чамаг гэсэн номгийн сэтгэл тийм л байсан. Шамбар ямбигаад Чамд бол явахтай гэдэг би шамбис юм. Нөгөөдгөн зайлвал номын хосоор болж байгаа юм шүү дээ. Чигтэйх гоё хэлбэртэй. Тэгээ хосоо ч бол чамд айгүй хайртай байсан юм. Минийх жоохон царай муутай. Гэхдээ хамттай. За ер нь л ингэдэж шүү дээ. Цагаан сараар авсан бэлгэнд авсан шоколадаа хайлуулаад тэгээд хийчтэй сэргэлэнгүүд нь гинэ. Яа. За ийм юм бичиж байгаа нөхөр болоо. Тав шарын баташ баха. Шараа батаа ёо. Яа. Тэгэхээр таны сэтгэл арай өөр болж байна уу? Би өөрийн өрөвдөж чинь өөрхэнт. Манай хүн тийм юм өгчтэй. За Улаанбаатар хотод 17 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Golden Gobi шоколад хамтран ажиллаж байгаа. Нэр Golden Gobi-гоор битээ тийм юм ихэр зүгээр л идээр. Тийм Golden Gobi-г хайлуулж майлуулах шаардлага байхгүй. Тэгээд эдэд одоо бодвол мэдээж 70 гаруй нэр төрөл байгаа юм чинь зүрхийн хэлбэртэй шоколад байдаг л байлгүй. Гэтэ би яг та нарт хэлэх үү. Сая Валентинаар болоход хүмүүс ингээл дандаа шоколадтай стори оруулж ийлээ штэ. Тэгэхэд Golden Gobi-гийн нөө төрөвлөө гэд набор агаад нөө бөөрийнхи. За тийм. Бид хоёрын уунч Хошиг. Тэр наборууд бүр амар их явж илээ. Хүмүүс тий. Тэгээ би бас дураагаад яг тэрийг авах чинь манай хажууд дэлгүүрт байхгүйсэн аахгүй юу. Тэгэхээр дэлгүүрүүд айгуу гоё их татаад юм болов тий. Тэгэл чиний сэтгэл харагдаад байна. Юунд одоо яг нэг халдвар төвчин судлалын үндэсний төвийн замын эсрэг талд BSP гэдэг байгаа заяа. BSP-гийн дотны супермаркет болоос та
зүгээр л төрлөөрөө байлаа. Тэгээ би одоо ямар юу халдвар болоод явчихсан. Би гоё төрлөөрөө байгаа Golden Globe төрлөөрөө байгаа дэлгүүрийг зааж өгч штэ хаа. Тэр тавьд байгаа хүмүүс би тэнд өөрөө ороод харсан баг. Тэгээ би ямар тэгээд тэнд очоод хитэн төрлөө ингээл одоо лангуу нэрх юм тоолоод байлтаа штэ. Бүр нүд ирээлжилж илээ шууд. Чи чиглээд авах тийш орсон юм. Үгүй би нөгөө охиндоо яав нэг авч өгсөн гэж хэлсэн шүү дээ нөгөө нэг жижигэн тэрийг авахд тэнд ингээ бүр яраат л өрцсөн юм. Чамаас одоо болтол тэгэл ийш тийш чиглаад ингээ хөргөж өгөх. Гэвч надад нэг сонсголонгоос нэг хүүхэн ингээ нэг юм нэг чиглаад аваад ирдэг багтаа юм чи. Сонсголонгоос гэрлээч дунд тусч ирсэн гэж авах шүү. Хаа байж найрамдраа таксид ч яваа. Найрамдраа өгөхгүй. Тэр чи гэрлээч амгалан залуунаас тэр үед чи би станераа юу 22 23-т ийд шатаж явуулсан шүү дээ. Юу 2 3 жил юм уу? Аха 22 23 настай гэж ярьж байна. Чи яг нөгөө нэг надтай ярилцлаганд ороод тэгтээ чи явсан гэж би ойлгосон. Тань тэгтээ шоколад өгөөгүй байл та. Аха тантай ярилцлаганд орох чинь 37 настай байлаа. Оо тийм үү. Би тэгэл надтай ярилцлаганд орчвол тэгэл найрамд явсан баг гэж бодсон шүү. Юу гэж тэ ах вэ? Одоо тэгэж явах нас биш. Одоо арай ойрхон ядаг би шүү. Найрамд явмааргүй шүү. Одоо арай ойрхон ядаж халдвар тийм би гэж хийж явж чадаад авмаар шүү. За нэмээ утасны дугаарыг хэлж өгье. За мэдээлэл авах утасны дугаар болохоор 7018 Тэг4 56 7018 Тэг4 56. За ингээд нэвтрүүлгийн хамтран ялгачаар Golden Globe шоколад хамтран ялгаж байна. Өнөөдөр манай Янагийн сэдв Валентин ба шоколад гэдэг сэдвээр ярилцж байна. За нөгөө нэг анжгааг нөгөө оруулж ирсэн Валентиныг оруулж ирсэн гэсэн чинь угаасаа шоуч байсан хүн шүү дээ. Хавчин гүнд самбогийн авир. Яа. Сайн биш үү? Шоуч шүү дээ. Зайсан чи анжгаа яалччгүй залмаас эцэх юм байл нь штэ. Өдгөө 26 жил өнгөрчээ. Шоколад хайлуулах бас л хэцүү шүү гэдэг тэр чи хайлуулж чадах юу вэ наа? Хэцүү юм уу? Тийм хэцүү байд юм уу? Та нар үзэхгүй юу? Одоо ихтэй цаг сайхан басан байлээ. Айгуу гоё силиконын хивнүүд гараад ирсэн заяа. Тэгээ дотроо олон ширхэгтэй. Тэгэл яг набор шиг ингээл нөгөө нэг олон ширхэгтэй. Тэгээ олон хүн өгж болох гэж байна. Тэр олон ширхэгтэй юм чи тэ. Эсвэл нэг хүнд олныг өгж олно. Эсвэл олон хүнд жоох нэг өгж олно. Тэг маа. Би нөгөө нэг хинэн ч өгсөн хин сайн л өгсөн өгдөө юм шиг байлээ штэ гэсэн чи өө би хүсээд өгсөн юм байна л та. Юу гэсэн үг? Яг тэ нөгөө эрэгтэй нөх юм уу эмэгтэй нөх юм уу гэдгсэн чинь би хин сайн нь илүү сайн л өгөөд идэм шиг байлээ штэ гэдгсэн штэ. Тэгсэн чинь би хүсэл өгсөн юм байна л та гинэ. Залуу юу наа чинь? Эмэгтэй хүн байна. Тийм шүү. Нэг таксидад хол байсан таксидаа л очиод өгөх хэрэгтэй. Манай зарим Монгол эмэгтэй эрэгтэйчүүдээ сэтгэл гаргадгүй юм шигэ гинэ. Тийм шүү. 5 шарын бата. Яс их олон юм ярьдээ. Үнэн л юм ярьж шүү. Тий. Эмэгтэйчүүд хийжээд их сэтгэл гараа. Тэгээд тахтай яа. Тэгэл бодлоо. Тэгсэн чинь доканаас ирээд доор нь бүх баяр биднийх гинэ. Бай. Харин тийм л. Тэгээ ерөөсөө авах л өстой тий. Авах л өстой тий. Та хоёр жоохон гомдолтой нүгөө юу? Зөөр муугийн нэг удаа авсан гэсэн шүү дээ тий. Тэгсэн. Тийм. Тэгээд чи одоо юу сүртэй юм. Тэр наачд гац яваагүй сууж дээ. Гэтэл тэр чинь найрамд руу такси дагуулаа байхгүй. Нэр чи тэр үед найрамдалтай ч сууж исэн. Очих байсан мөн. За Valentine's Day Монголын хатан ухаан фильтрээр ороод гарахтаа эмэгтэйдээ шоколад өгдөг болсон юм гинэ. Ийм л байна. Өнөр яг л тийм болох гэдэг шүү Тийм яг тийм. За Улаанбаатар хотод маань 17 цаг 30 минут болсон. Ягийн цаг мөчид манай шууд эфирийн утас 77 38 83 утас маань нэгдлээ. Хөдөөнийхөө ааруул авснаа тооцох гинэ. Үнэтэй шоколад нэр айгүйх байсан юм байна. Үнэтэй шоколад айгүй. Тэр хаанхын шоколад байсан тий. Цэнгэр цаастаа шоколад байсан. Үнэний зурагтай. дээ. Үгүй Golden Globe яаж гүйцэх юм. Тэр үе шоколадууд бол Өстө сургаггүй. Хаамч хүрхгүй. Өстө хаамч хүрхгүйсэн шүү. Япон солонгосчууд л эрэгтэйдээ 2 сарын 14-нд өгдөг болохоос биш дэлхийд даяар бол шоколад цэцгэл өгдөг байх гинэ.
14-нд өгснөө сарын дараа дабл да даунл гин шүү гинэ. Өгөхгүй нэлэх юм бах та. Жоо гэж тий. Тэгээд тоол ёо 2 сарын 14-өөс хойш 1 сар өнгөрсөн үү? Насан баяр иш ням анх авгаатаа шоколад авч өгсөн чи юу шоколад вэ гэд айшлуулсан. Түүнээс хойш өгөөгүй. Юу шоколад. Инхман дашдаг ингэнэ. Орой биндэ энэ жил Golden Gobi шоколад замналтаагаар 2-ыг аваад хуваагаад идчихээ. Тэгэл Валентин дуусаа. Нас яваад ирэхээр өөрөө авч өгөөд ихийг нь өөрөө идчихтэй. Тэгж штэ тий. Би бас нэр амралтын өдөр таарсан хөргөж ухаа үйсэн чинь Golden Gobi гэж шоколад авахаар ихнэртэй аваад өгсөн наад гэж би авсан штэ. Буцааж надад өгөөд л гэж. Ямар ч өксөкс гэж. Зүгээр өргөчөнд байж байгаагаар нь. Та гаднах уудыг задлаад өгчихгүй. Харин яа тэгдэг үуч тий. Тий. Цагаан сараар бас ингээд ээж мэж таарад ороод ирүүл өгөх гэсэн. Манай мөгийн хөргөгч нь Golden Gobi, Jordan юу те доктор унаа. Авасал. Аваа шүү. Хөстө савнгаар тэр гараа уучид. Тэг хөргөгчдөөс хөргөж авсан чинь бүр ингээ 2 Golden Gobi байсан. Нэг нь бүр юутай байсан. Нэг чицаргатай. За. Golden Gobi яалтчгүй гоё. Пүшээ гэрлээс та агуу түүх байна чи шүү гинэ. Сүртэй штэ. За хашаа хавтэрийн түүх нэрээ гоё юм байна. Одоо ингээд ах минь 4 жил болсон ба штэ. Хойлоо би бинийг хараад 5 жил боллоо. Хашаах гэрлээ 2 Валентины түүх. Ингээд зүгээр би самран баг. Яагаад ч хашаах гэрлээг Валентинаар ороод ирсэн. Яа хараач ажилд орцсон. Ер нь бол ингээд Тэг яагаад одоо ингээ хамт суугаад байгаа юм? тэгээд үе бас хамгийн сонь заяа. 2 сарын 14-нд хамгийн анх зочноор орчоод дараа нь 3 сарын 8-нд Мартин 8-наар дахин 2 дахь удаага орсон мэрийн зочноор. Үу за. Их таалагдчих. За эхний сонсогч 99 дугаартаа сонсогчтой холбогдлоо. Энэ жил радио Ямар сэдвээр ярьж байгаа вэ? Үе, минь дуусч байхгүй ямар эвгүй юм бэ? За, орой минь дургийн Валентин ба шоколад гэдэг сэдвээр ярьж байна. За, Валентинаар сая их нэртэй ч юм уу, найз зөвхөдөө ч юм уу шоколад өгсөн үү эсвэл авсан уу? Ихтэй өгсөн шүү дээ. Өгсөн үү те? Яг ингээ бүр ингээ өөрөө гараараа хайлуулад зүрхийн хэлбэрт оруулаад өгсөн үү эсвэл зүгээр л бэлэн шоколад аваад өгсөн үү? Бэлэн шоколад л аваад. За. та өөрөө шоколад авч ирсэн үү? Бид нэг 10 жил байхдаа нэг тийм юу байж байна. Бид нэр юу яагаад 14-нд ихтэйчүүдтэй шоколад өгдөг гэж ихтэйчүүд нь ирээд пастаураа гараа хийгээд тэгээ шоколад өгч байгаа бол баярлалаа. Маргааш дараа нь хоорондоо яриад бидний чигээр доогор шоколад байсан мэдчихгүй. Шоколад аваагүй нэгнийгээ жоохон явуулаа шоколад өгсөн. Тэгээд нэг жил байжсэн чинь нэг өдөр 14-ний өглөө орж ирээд пастаураа гараа явуулсан юу ч байдгүй. Болоод явцаад яана гэдэг. Шоколад авахгүй одоо нөгөө чинь гарч ирэх бөө юм яриа шоколад авах гэж ярьдаа гэл. Тэгээд бодчихсон. Тэгээд нэгдүгээр цаг засварлаа, хоёрдугаар цаг засварлаанаар орж ирээд тэгээд доогоороо гараа явуулсан. Шоколад байж. За. Анаа нөгөө надад шоколад өгөх юм маань хоцорч ирсэн шиг байна. Тэгээд тэрнээс шоколад аваагүй гэдгийг явуулах болсон шүү. Өөрөө юм тасласаа. Гэтэ тэр чи зүгээр л ангийн нэг юм нийтэн дундаа өгдөг шоколад юм бэ те бие биендээ өгдөг. Биш нөгөө яа зэнэ юу айлтай ч юм уу. Бас краштай урашилдаг та өгд юм ба штэ те. За. Краштай л өгч байгаа юм. Би тэгсэн бол нүд болох юм байна. За баярлалаа. Тэр л өгчтэй тохиолдсон. Тэрнээс хойш тэгээд шоколад аваагүй байдгаа шашлаа болсон. Тэгээд шоколад авдаг байдэр нь 14-нд ихэж болно шүү дээ. Та 10 жил хэд оны төгсөлтэй? Би ч 2000 оны их юм. За.
За баярлалаа. За 2000 оны төгсөлт гинэ. 2000 оны ихний үеийн төгсөлт гинэ. Оо зөө. Намайг 10 жил тэр энэ Валентин чи байсан бол би үл шоколаданд булагдтал байж. Яа. За. Танаас өөрийн гинэ шоколад тандуулсан чинь түлэнхийн амттай болчихсон шүү дээ. Нэс чинь доор нь 5 ширээ бата. Эхлээд жаахан сүү хийж агаад тэгээ шоколадаа нэмээд явчихдаг гинэ. Энэ 5 ширээ батаа бол бүр ингэ октодо зугаар ингэ шоколадыг үл ингэ хараг үйлдвэрч юу гоцсон би. Шоколад бөөдөж авч байгаа л тэгэл ерөөсөө. Гэтэ уусмас юу тааш готох тийм дээ. Өөс чийдчих юм бэ? Яаж үг ариун болохгүй те. Одоо өндөхгүй. Өөс төгж гаад. Энэ хадаа төгтийн дурламтай хүмүүс зүгээр шоколадыг бол үйлдвэрлээд тараачд юм байна. Ийш тийшээ юу. Нэр айгу зүгээр юм те. Мачи. Яа шуудад ийдсэн. Айдаа мүсгэд харалтаа. Айдаа мүсгэд харалтаа. Май краша. Хараагүй ч гэсэн те. Ядаж бас те 10-аас 1 штэ те. Тийш те. Яа 100 жиглээ тараахад нэг ядаж 10 айтааха те. За одоо маань 17 цаг 37 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар доктор Унагийн гарын хөөсөн савн болон за супер ариутгагч хамтран ажиллаж байгаа. За гарын хөөсөн савн 450 г савлгаатай, за мөн 250 г савлгаатай гэсэн юм хоёр төрлийн савлгаатай байгаа. 450 грамтай 4 гишүүнтэй гэр бүлийн 3 сарын хэрэглээ, 250 грамтай 4 гишүүнтэй гэр бүлийн 1.8 сарын хэрэглээ гэж тооцдог боловч манайд байгаа 250 грамтай 3 хүн хэрэглээд 100-аас хойш одоо болтол дуусаагүй байт юм аа. За. Би одоо мөнгө Тоско эсэр дага. Зүгээр эхнэр гол би зүгээр ороод ав. Тэгэхээр ахихныг аваад. Тэгээ манайх жижиг бас юу дүрхээд унаа. За алийг нэг зацаад өгье дөө. За. Супер ариутгагч засчихин. За та хоёр баг. За баярлалаа. За. Баярлалаа. Тийм спиртний өнөр байхгүй те. Өстө байхгүй. Энэ гоё. Тэгээд 99% ариутгах нь гар угаагч нь бас адилхан 99% ариутдаг тий. Яг нөгөө нэг алт яасан мөлий? Алт бас 999 байдаг шиг. Шиний савн бол нэр хүүхдүүд аяга дуртай гараа угаад шүү. Хөөсөрнө. За. За ашаах уцны дугаар хэлээд өгөөрэй. Оо баярлалаа. Юу нэр аманда нэг юм яриасан. Юу нэр гэхээр дорж ирээ байлчихаа. За би хаалгацсан гэж. 80 10 43 73 80 11 43 73 гэсэн ийм хоёр утас байна. За 80 дахиад хэлээ. 80 10 43 73 80 11 43 73. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар доктор Унагийн гарын хөөсөн савн болон супер ариутгагч хамтран ажиллаж байна. Өнөөдрийн манай Янагийн сэдв Валентин ба шоколад гэдэг сэдвээр ярилцж байна. За дараагийн сонсогч 80-с 91-т дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Зяарам. Оо байна. Заарамын За Валентина шоколад авч яв. Оо авчихсан. За. Энийг бадаа юм болсон. За. Нөгөө цагаан сараар ч одоо айл хийсэйгүү. Тэгээд нөгөө их нэртэй үг нүгдэг байхгүй. Тэгээд их нэртэй нөгөө айл хийсээ цуглуулсан шоколадаа үзүүлж байгаа. Аль нь гоё гэж асууж байгаа л. Тэгээд хамгийн гоё сонголтоог нь сонгосон дараа нь аваад өгдөг байхгүй юу? Тэгээ энэ жил тэгээд байхгүй. Нодлон бас авч өгч чадаагүй. Тэгээд энэ жил тэгээд байсан шоколадаа авч идэл айлсан гол. Тэгээд бас алтан говийг авч идэл. Тэгэл таах шиг тий. Та ер нь та өөрөө ингэж танд дурлцсан тийм хүн шоколад өгжсэн тохиолдол байна уу? Надад дурлцсан. Тий. Ер нь бол краштай шоколад өгдөг гэж эмгтээчүүд чинь. Сайн хүмүүстэй л өгөөд идэв шүү дээ. Тэгээд баярлалаа гэж авдаг шүү дээ. Тийм үү. авдаг юм аа. Тийм үү. Танд болоод тийм олон хүүхнүүд сайн байсан юм. Үгүй олон хүмүүстэй л ажилласан шүү дээ. Эмэгтэй олон хүмүүстэй ажилласан. Одоо таалагддаг гэж шүү дээ. Харин тийм байна. Тэгэхээр та бол нэлээд олон танд бол нэлээд олон хүүхнүүд шоколад өгсөн юм байна те. Тэгсэн. Тэр шоколад чи та баярлаад аваад идэ тэр уг нь шоколад чи ингээд танд сайн ингээд ингээд шоколад өгөх юм биш үү одоо. Краш гээд. Нөө тийм үү? Тийм. Оо тийм үү. Би хаач нэг боддоо шүү дээ. Нэг хайрын өдөр гээл тэгээд хамгийн хайртай төрүүлж өгдөг гэж л бодоод. Харин тийм тэгэл танд хайртай гэж төрүүлж өгöd байхгүй. Гэтэл та тэгээ тэр сэтгэлийг бодохгүй шоколад аваад идээд идэв. Тэгээд шоколадыг хадгалж байгаа л тэгээд
иддэг шүү дээ. За мондөг юм аа мондөг. Чихтэй юм уу? Тий, олон хүүхнүүдээс шоколад аваад гоё юм уу? Хэр зэрэг өндөр өч. Шүү дээ. Сайхан өндөр залуу юу? Би юу? Тий. Гүрэг дон зэрэг л сайхан Монгол их. Нэг сайхан өндөр залуу гэж харагдлаа. За баярлаа. За холбогдсон баярлалаа. За. Яагаар ингэж мэдхгүй. За ингэ Эрдэнэт шоколад энтер авч үзхийнсэн да. Ажилгүй шүү дээ манай эхнэр. Давтал адилах юм байна. Хүний уран дээр ганц маа гэдэг шүү. Хоёрыг сараа онжиг зарж манай хүн аацтай юм а би шоколад авч өгдөн шүү дээ. Иш хашах мөг хоёрыг өрөвчлөө. Гэтэ наваг 10 жил хатаач нэрээ энэ шоколадны баяр орж ирээг байсан л таа. Тийм тэгсэн бол би зөв шуудаад шоколад үржиж авчихгүй. Тэрийг жинкнээс тэрийг зараад та нэг юм болох байсан. Би харин нэр яг манай үед тийм уламжлал байсан бол би алуулах байсан. Яагаад? Гогод хич надад өгөхгүй тэгээд чивчиг болохгүй юу? Сүртэй шүү дээ анхны хүн. Сүртэй ярьдэн шүү дээ. Алуулна. Шившиг олон ч. Ахамдаа царай муутай хашгил ганц нэг шоолно тэгээд. Гэтэ та өөрөөсөө алж өгч шүү дээ. Шууд гарна. Гараагаад Яста тэгээд өгдөд тараагаад. 100-аас 10 гэлөө. Хоёр багт л болно гэ. Тэгээд найзуудаа юу гэж боогтод надад 10-аас 2 шүү. Тэгээ бүр болохгүй бол өөрөө нэг 100-ийн 50-ыг авчихгүй. 50 шоколад ирээд яа. За хөдөө явж байгаад орсон шоколад өгөхөр нь өвөртөө хайлуулж байгаад өгсөн гэнэ. өөртөө айлж чаддаг. Валентинаар ганц би хүмүүс сарнаа хөлдөөстэй бялуунд бяцраасаа шоколад угаасаа гэсэн байна л гинэ. Айста гоё даадаг чи. Та хоёр хүмүүсийг тэгж хэлмээр юм байна. Яа. Тийм би ч тэ нэг муу гадаадын лав өгсөн лав юм байна. Тэр тэгшээ таа. Гэмээр л байла. Тэгээ би бас нэг удаа юу ярьчихсан юм байна нэрэ ботсон чинь Валентины 14-өөс өмнө 13-ны орой чинь синглчүүдийн парти гэж болд яаха. Ууцаа. За тэгээ тэнд очиод найз хүүхэнтэйгээ тэгээ манай найз хүүхнээс хосоо олсон байдیں۔ Тэгээд гэтээ тэнцээ ингээд нүү тэмцээн зохион байгуулад тэ айгуу гой төрөөсөн хосын. Бийс нь хос болд юм уу? Төрөөсөн хосын нүгөө хаа одоо тэнцээ чинь ингээд хүмүүс танилцж байгаа шүү дээ тий. Төрөөсөн хосын тэр оройдоо гэтээ бас айгуу эвгүүн байлээ. Шууд л тэр хоёр одоо тэр хоёр хүн тэр оройдоо танилцж байгаа болоос эвгүүн үзээ. Айгуу гой том зочид буудал нөө яг нэг Валентин хосуудаа зөрөөс өрөө идэг шүү дээ. Тийм өрөө мөрөө тэгээ тийм бэлгээр шагнаа мэлээ. Ууцаа. Яа да дэлгүүр дөрөвч. Ихтэй дуучлаараа дөрөвчтэй. Агаата юу гэж сингл парти очиж дээ угаасаа. Сингл гэж юу гэж байгаа юм. Би мэдгүй шүү дээ. Тэгэл орсон даддаг шагнасан уучлаараа. Гот шагналж авахгүй яах. Яг гэрээ та юу бодогдож байна? Бид сингл парти дорж үзчихсэн. Юу гэсэн үг чи? Тэгээ Монгол хүн байдаг. Хүний бэлгийг авахгүй яах. Авахгүй яах вэ? Яа. Тэгээд нэхгүй өрөөхөө те. Яасан моохай. Үгүй чи тэгээд тэр бэлгийг авахгүй мó. Би тэгвэл их нэртэй уцтал хийчин за. Найздаг төрөлчтэй. Шаардаад чигээд. Бодлоо чи. Их сайхан бодлоо. Яа бодлоо та. За тээх үед ирээс гээд нэг хэрээд нь шүү дээ тийм. Чихэр хайлуулж аваад хэвэнд хийж иддэг байлаа. Шоколад хоор байсан бах нэ. Юу бид нар өөртөө ирээс хийж иддэг байсан шүү дээ. Сахарыг сайхан ингээд маасалтай хутгаад нөөдгөө буцалгаад хутгаад байна. Тэгээ нөөдгөө ингээд хөргөнгөд ирээс болно. Халбган дээр. Эстацэт. Тэр би чамд чихэр хийж өгнө. Ирээс хийж гэнэ. Ирээс хийж гэнэ. Супер ирээс хийж гэнэ. Тэгээд заяа гоё шүү. Мотто чихэр гэж бас байдагс аахгүй юу. Тэгээд тэр нь ингээд нэг нь 20 мөнгө тэг ингээд 5-ыг багслаад нэг ууданд ийсэн нэг төгрөг заяа. Тэгээд тэрийг бас амар ядгатай. Дөрөвдүгээр орсныхаа нэг давхрын айлын хаалгад огч жоод мөнгө өгөөд ингээд авдаг гэсэн аахгүй юу. Тэгсэн чинь дараа нь тэрийг мэдсэн чинь
зүгээр л ийм хушиг хийдэг ийм төмөр ийм хив байдаг гэсэн аахгүй тий. Тийм. Хушган бомоо хийдэг. Тэрний хивэнд зүгээр сахар ингэж хайлуулж байгаа л тэгэл тэр шиг зутгачдаг байж магадгүй. Би сахар аваад идэв. Тэгээ амар гоё дахиад механий хэлбэртэй юм дээ шүдэн соочдаг заяа. Зарим тийм бод шүү шүтэн Тийм шүдэн. Аха. Тэгээ тэрийг ингээд авч иддэг байсан юм байлээ. Одоо сүүл бодсон чинь Валентинаар гэр бүл их нэмдэг баха. Манай найз өхөө яг Валентинаар жирэмсэн болоод 11 сард хүүхдээ төрүүлж байсан гин. 11 сар төрсөн нөхдүүд бол за ер нь бол Валентиныг өрдөө юм байна те. Тийм байна. Тийм байна. Тэгтээ яг тэгж таарах юм одоо Валентинаар жирэмсэн болохоор хизээ төрөх. Арай төсөө сарыг бодё та. шууд 2 сараас 3 сараа хас. Одоо 2 сараас тэгэхээр чинь 1 2 11 сард их төрнө. 11 сар төрнө. Ингэж бодд юм нөхөө. Яа нэг дахиад хэлээ. 11 сар төрнө. Одоо хүүхдээ болчвол 11 сарда багтаа төргөө одоо хүүхдээ болчвол яг одоо Болно аха. Гэхдээ харин яг 14 дэх хүүхдээ бол тэгэл 11-ээс 14 төрөх. өнөөдөр чи хэдэн битээ 17 17-нд одоо хүүхдээ болчвол 11 сарын 7. Тэр хугацаа 14 хоногийн наан цаа нэртэй хаас тий. За 11 сардаа багтаагаад төрчих. Одоо энэс очтоо гэд 11 сар төрсөн үнэ Валентин гэж хараасан. Ер нь 11 сар төрөлт эксдэг гэж байгаа статистик судалгаа. За хэдэн сар төрсөн 11 сар ялгаад Валентины үед юм байна. Яг тийм Энэ номил нэг сэжигтэй асуугаад байгаа ч. Нэг тийм Валентин сэжиглээ гэдэг. Яг хизээ төрөлгнэ. За 11 сард нөмө декрет авсан явж байгаа үедээ манайхаа. Одоо лимит дууссан шүү. Лимит дууссан шүү. Нэг сэжигтэй асуугаад. Яг 11 сар. Цагаан сарын бэлэгэн дэрсэн шоколадаа хайлуулдаг гэсэн чинь бэлэгнүүдээ зараад сургалтын төлбөрөөр хийдэг байлаа гэдэг шгүү гинэ. Яа. Том саунд усыг буцалгаж байгаа дотор нь аваа дээшээ гүчлээ. Юун төрөлтөө шоколада яриач гэх. Үгүй тэр шоколадны чи үр дүн төрөлт болоод байна. Юу 11 сар. За энэ үрээд өнөөдрийн манай Янагийнхын нэвтрүүлэг маань лав гарагийн 512 дахь дугаар үүгээр өндөрлөж байна. Нэвтрүүлэг даваа лавг баасан гарагийн 17 цаг 15 минутад шууд явагдаж байгаа л давталтын дугаарыг шөнийн 3 цаг 15 минутад Эмжил радио 88.1 уралдаанаар хүлээн авч сонсоорой. Мөн нэвтрүүлгийн YouTube хуудаснаас Эмжил радио гэж хагаад нь хүж үзээрэй. Ингээд 2021 оны 2 дугаар сарын 19-ний баасан гарагт 513 дахь удаагийн дугаараар иргэн уулзлаа. Баярлалаа. Янаг Яхве нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дэлхийн амтыг Монголдо Golden Go бишглаад хамтран ажиллаа. Янаг Яхве нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар доктор Уна брэнд хамтран ажиллаа. Утас 80 10 43 73 80 11 43 73. Янаг Яхве нэвтрүүлэг хөтлөгч гэрлээ. Хаш мөнхөд нөмд цэг. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3